Галзуу кино сувагтаа тавтай морил. За өнөөдрийн онцолж ярих галзуу кино бол 2009 онд гарч байсан Zombieland. Zombie киноны хэд байсан хүмүүстэй өөрөө төлөхөөр шийдсэн. Энэ галзуу зугаатай Zombie киног Univision-тэй хамтран хүргэж байна. За тэгээд нэмж олон юм ярилгүй манайхан дардгуудад дарсан ойлгомжтой кино тайлбартай хэдүүлээ орцгоё. За өхрийн галзуу өвчний вирус мутацид ороод хүмүүст халдах болж улмаар халдвар авсан хүмүүс зомби болж хувирснаар дэлхийн ертөнц бүхэлдээ зомбины сүрэлд автсан байлаа. Дэлхий дээр ямар нэг цэрэг хайрам засхийн газар гэх юм үлдсэнгүй. Энд тэнд амьд үлдсэн хүмүүс дор бүрнээл аюулгүй газар холж хорогдохыг л байдгаараа хичээцгэн. Халдвар авсан хүмүүс маш түрэмгий бас маш өлсгөлн зомбинууд болж хувирч байсан учраас онцгой аюултай байлаа. Тиймээс амьд үлдсэн хүмүүс аль болох бусадтай ойр дотн байхаас зайлсхийх болсон байна. Учир нь тэд нэг бол гинэт зомби болж хувраад өөрлөө дайрна. Эсвэл зомбинд дидүүлээд амиа алдна гэдгийг бүгд мэдчихсэн учраас хинэгэнтэй ойртож дотносхоос зайлсхийж зөвхөн хар амиа л бодцохох болжээ. Тиймээс хүмүүс хувийн мэдээллээ нууцлах үднэс жинхэнэ нэрээ нууцлж өөрсдийгөө төрлөх хотоороо нэрлэх нь түгээмэл болсон байна. Киноны голдор болох залууг Колумбус гэдэг. Тэрээр Охайо мужийн Колумбус хотоос гаралтай учраас өөрийгөө ингэж нэрлсэн байна. Тэр эргэн тойрондоо байсан хүмүүсийн гаргасан алдаануудаас суралцаж зомбинуудаар дүүрсэн ертөнцид амьд гарах хэд хэдэн алтан дүрмийг өөртөө зориулаад зохиосон байлаа. Хамгийн ихний дүрм нь кардио. Өөрөөр хэлбэл зомбинуудаас амжилттай зогтож гүйхийн тулд тэр өөрөө фит байх ёстой. Хоёр дахь дүрм нь давхар цохилт. Өөрөөр хэлбэл зомбиг буудаж унагсан бол заавал нэмж буудаж байх. Учир нь буудуулж унсан зомбинууд ихэвчлэн эргээд дайрдаг байлаа. Гурав дахь дүрм угаалгын өрөөнд маш болгоомжтой байх. Учир нь зомбинууд ягаад ч юм угаалгын өрөөнд байхдаа илүү ухаалаг, илүү аюултай болчихдог байлаа. Дөрөв дахь дүрм бол машинд явахдаа суудлын бүсээ заавал бүслэх. Учир нь зомбинуудаас болоод машины осол гарах нь түгээмэл үзэгдэл болсон байлаа. Зомбины тахал дэгдснээс хойш 2 сарын дараа Колумбустихаас нэг зэлүүд мухарт шатхуун түгээх станц дээрээс бензин авч байна. Тэгээд тэр бие засах санаатай нойлын өрөө рүү явсан ч бариулан цус болсон байгааг анзаарч дотог шорохоос болгоомжллоо. Яг энэ мөчөд угаалгын өрөөнд дотроос нэг зомби гараад ирдэг. Мань Колумбус тэр зомбиноос зогтох үед зомбины орилох дуу бусад зомбинуудын анхаарлыг татаж бүрж олон зомби тэрнийг хөөж эхэлнэ. Кардио сайтай байх дүрмээ чухалчлан дагсны үр дүнд Колумбус зомбинуудаас хавьгүй хурдан гүйж байлаа. Тэгээд тэр машиндаа хурдхан суугаад хөдлөх гэсэн боловч сандарсандаа түлхүүрээ унахчихна. Тиймээс тэр зомбинуудаар машиныхаа цонхыг хагалгуулахгүй тулд машинаасаа гараад машины зогсоолыг том тойргоор дахиад нэг тойрчгүйгээд зомбинуудаас төрүүлээд машиндаа сууж аваад тэгээд аюултай зогсоолоос давхиж оддог. Тэгсэн яаж яваад юм бүү мэд. Нэг зомби машиных нь хойд суудалд суучихсан байлаа. Тэр зомби мэдээж Колумбусыг хазах гэж дайрна. Колумбус өөрийгөө хамгаалах гэж тэмцэж зомбидоо ноцолдож байхдаа жолоогоо алдаж нэг байшинг хүчтэй мөргсөнд зомбич салхины шил хагалж машинаас шидэгдэн гардаг. Дүрмээ дагаж суудлын бүсээ зүүснэ нь манай залуугийн аминд оржээ. Тэгээд тэр үхэж өгдөггүй 7 голтой зомбиг машиныхаа цонхоор буудаж унгаад дүрмийнхэн дагуу давхар цохилт хийж буулгаж авна. Ингээд машингүй болсон Колумбус маргааш өглөө нь ойр зур зүйлээ хийсэн цүнхээ чирээд алхаж явлаа. Тэрний зохиосон 7 дахь дүрм нь хөнгөн аялах гэсэн дүрм байлаа. Мань залуу Охайо мужид очиод холбоо тасарсан эцэг эхээ хайж олохоор яваа нь. Тэрнийг инхүү алхаж явтал холоос нэг хар машин давхиж ирж байгаа харагдлаа. Тэр машины хаалган дээр 3-ын тоо бидсэн бол урдаа цас арилгагч бэхэлсэн байна. Колумбус үл таних машинаас нуугдах гэж оролдсон ч машин Колумбусын нуугдсан газарт хурж ирээд зогсно. Айд сандарсан Колумбус бууга гаргаад машин руу чиглүүлсэнд машин дотроос талахаасыг гихч залуу гарч ирээд бас л бууга тэрэн лөө чиглүүлдэг. Тэгэд нөхдүүд бие биелүүгээ буу чиглүүлж хэсэг дуугүй зогссны эцэст Колумбус эрхий хуруугаа гоцойлгон замд дайгдаж болох хэсгийг асуулаа. Талахаас ич зөвшөөрч Колумбусыг машиндаа суулгана. Машинд суусан даруйда Колумбус 31-р дүрмийнхээ дагуу машины арын суудлыг шалгадаг. Тэрээр өрчмийн зомбины дайралтын дараа энэ дүрмийг өөртөө нэмж зохиосон байна. Тэгэд мань Колумбус ойр зүрийг асууж шалгаан. Талахаастай яриа өдөх гэж хичээсэн ч цаадах нь би хүмүүстэй найзалдаггүй гэж хэлээд яриаг нь тасалчихна. Талахааси бол зомбинуудаас айхын битгий хэл цахилгаан хөрөө бариад зомбинуудыг хядаж явсан ширүүн гар байлаа. Тиймээс тэрээр Колумбуст найдвартай хамтрагч нь болж чадхаар санагдана. Гэхдээ талахаасид нэг л мөрөөдөл байж. Тэр нь твин кис гихч жигнэмгийг олж идэх. Ингээд манай хоёр хамтдаа замд гарлаа.
Тэд хэдэн цаг давхсны эцэст замын хажуу руу унсан нэг жигнэмэг түгээгч машинтай тааралддаг. Тэндээс нөгөө хайж байгаа юм олж магадгүй гэж найдсан талаахаас тийшээ бууж шалгаж үзэхэр шийднэ. Ингээд Колумбус 18 дугаар дүрмийнхэн дагуу биеэ сайдрах халаасны эцэст талаахаасыг дагаад доош буулаа. Тэднийг машины бүхийгийг онгойлгоход дотроос нь их хэмжээний жигнэмэг гарч ирсэн ч тэнд ямар ч твинкс байсангүй. Үүнд нь талаахаасгийн урам хугарлаа. Тэгэд манай хоёр тэндээс цааш явж нэг газарт түр саатаж бие засахаар болдог. Колумбус ч дүрмийнхэн дагуу угаалгын өрөөг сайдар шалгасны эцэст бие засахаар суудаг. Тэр яагаад ч юм алиалагчаас өгтлээ хайдаггүй. Тиймээс угаалгын өрөөнд алиалагч юу юугүй мөлхөд ороод ирэх юм шиг тэрэнд санагдж байлаа. Бие засаж суухдаа Колумбус энэ бүхэн анх хэрхэн эхэлснийг эргээд сандаг. Зомбины тахал нүүрлэхээс өмнө тэр ихэнх цагийг өрөөндөө бүгж түргэн хоол идэнгээ Warcraft тоглож өнгөрүүлдэг байж. Нэг өрөө хаалгыг нь хүчтэй болбох чимээг сонсоод гайхаад онгойлгохтол 406 тоодод амьдардаг хөр шоххон байж байлаа. Тэрний гэртээ харих замд хачин царайтай орон гэргүй хүн хадчихсан учраас гэртээ ганцаараа байхаас айж байгаагаа тэрэнд ярьжээ. Колумбус ч тэрнийг тэр шин гэрт нь хонохыг зөвшөөрдөг. Тэгсэн удалгүй хөршийн охин зомби болж хувираад Колумбус руу дайрч. Колумбус гэр дотроо тойрон зүгтэж нэг өрөөрөө гүйж ороод хаалга хаасан ч зомби болсон хөршин хөлөө тэглүүлээд хаалгыг нь хаалгасангүй. Хөлийг нь хүчтэй цохиж гэмтээсэн ч зомби зогсолтгүй дайрсаар. Колумбус тэндээс угаалгын өрөөрөө гүйж зомбиг зогсоох гэж янз бүрээр оролцсон ч зомби Колумбус руу улайр нь дайрсаар байлаа. Колумбус зомбиг суул дурын тагаар цохиж унагсан ч зогсолтгүй л дайрсаар. Тиймээс эцэст нь Колумбус арга буюу толгой руу нь өвгтлэн цохиж анхны зомбигоо устгаж байжээ. За ингээд зам нийлэх болсон Колумбус талаахаас их хоёр замд нь тэгэлсэн машинуудыг түрж холдуулаад зам гаргаж цааш явсаар. Энэ зуртид баг зэрэг нүүр хагарч ойр зүрэг ярилцсанаа. Тэгэд найз бүсгүйтэй байсан эсхийг нь Колумбусаас асуух үед Колумбус найз бүсгүйтэй байсан гэж худлаа ярьдаг. Гэвч үнэндээ мань хүн өдий наслахтаа гомби гоцон толгой явсан байлаа. Тэд энэ талаар үргэлжлүүлээд ярих юм бол Колумбус худлаа ярьж байгаа нь баригдахаар байдаг. Тэрний аз болоход зам дээр нэг зомби хүний мах идэж байгаатай тэд таарна. Талаахаас ич зүгээр байсангүй. Хажуугаар нь зөрөгтэй зомбины толгойг машиныхаа хаалгаар цохиж унагаад цааш хөдөлцгөөдөг. Удалгүй тэр хоёр нэг томоохон супермаркетын гадаа ирдэг. Талаахаас ич машинда байсан бүх зэвсгээ агсаад супермаркет руу Колумбусыг дагуулад орлоо. Талаахаас супермаркетэд орсон даруйдаа гартаа банжо авч хөгжимдөж эхлэх үед хоёр зомби тэр дороод хүрээд ирнэ. Талаахаас тэдний нэгийг нь банжогоороо үхтэл нь балбаж, харин нөгөөхийг нь бейсболын цохиураар тархийг нь хах цогтөг. Харин гурав дахь зомби тэдний замыг хөндлөсөх үед талаахаас мөчөр тэгшлэгч том хайчаар зомбиг тэр дорн зүйл дуусгана. Тэгэд тэд твинкис олж идэхээр хайж эхэлнэ. Гэтэл тэдний өмнө гинэд нэг бүсгүй гарч ирээд тусламж гуйлаа. Тэрнийг Вичита гэдэг байна. Ингээд манай хоёр ч тэрэнд туслахаар Вичитаг дагаж явлаа. Энэ үеэр Колумбус 22 дахь дүрмээ дагаж буцах хаалга нээлттэй үлдээж явдаг. Вичита тэднийг дагуулж явсаар дүү охин болох Little Rock дээр дагуулж ирдэг. Гарыг нь зомби хадсан учраас тэр хизээмэдгүй зомби болж хувирах гэж байлаа. Талаахаас дүү охиныг нь буудаж өгөхийг зөвшөөрсөн ч Вичита энэ чухал ажлыг өөрийн гараар хий гэж гуйдаг. Ингээд Вичита талаахаасгийн бууг авсан даруйдаа манай хоёрт буу тулгаад машиныхын түлхүүрийг шаардна. Үнэн хэрэгтээ дүүн зомбинд хазуулаагүй. Тэр хоёрыг дээрэмдэхийн тулд жүжиж байсан нь тэр байж. За тэгээд манай хоёр буу зэвсэгчгүй, машинчгүй хоцорлоо. Игчдүү хоёрт машинаа алдсан манай хоёр аргагүй эрхэнд машин олж авахаар хот руу алхацгаана. Ингээд тэд хотын зам дээрээс унаж явах боломжтой нэг машин олсон боловч талаахаас хайртай машинаа алдсан уурандаа тэр машиныг юучгүй болтол нь эвдэж орхидог. Тэд цааш алхаж байтал нэг байшинд тулаад зогсчихсан шарангийн хаймар жип олдог. Машины жолоон дээр жолоочийнхэн тасарсан гар үлдсэн байсан бол арын суудлал дээр нь цүнх дүүрэн буу зэвсэг байдаг. Энийг харсан талаахаас хий буудаж баяраа тэмдэглээд шинэхэн машиныхаа хаалган дээр 3-ын тоо бичээд хамтдаа замд гарцгаалаа. Хайртай машинаа алдсан ч тэрнээс дутахгүй гоё машин олоод буу зэвсэгтэй болсондоо сэтгэл нь амарсан талаахаас зам зуур сэтгэлээнэн өнгөрсөн амьдралынхаа талаар Колумбуст ойр зур ярьж өгдөг. Зомбины тахал эхлэхээс өмнө талаахаасгийн хувьд хамгийн эрхэм зүйл нь хайртай нохой нь байж. Гэвч нохой нь зомбинуудад алуулсан учраас салгуулсан хүүрнүүдэд өс санаж явах болж. Харин одоо тэр шин орон гэр хайж байгаа нь энэ. Энэ бүхнийг ярьж байхдаа талаахаас бид өчүүхэн жижиг зүйлсийг ч таашааж хүлээж авч сурах хэрэгтэй гэж сургамжлана. Энэ үг Колумбуст үнэн санагдсан учраас тэр шууд л 32 дахь дүрмээ болгоод тэмдэглэж авдаг. За ингээд тэр хоёрыг цааш явж удаагүй байтал тэртээд тэдний машиныг зам дээр орхисон байгаа харагдлаа.
Мань хоёр ч хаширлаж холоос дорндож үзвэл машины эргэн тойронд хүн байсангүй. Харин хаалган дээрх 3-ын тоог нь туслаарай гэсэн үг болгож хувиргасан байлаа. Талахаас төрүүлж очоод машиныг шалгасан ч хинч байсангүй. Харин тэрнийг машиндаа эргэж ирэхэд Little Rock айл хэдийн тэдний машины ард суучихсан байлаа. Little Rock хий бодож талахаасыг сүрдүүлээд бууг нь булааж авсан бол замын хажуу дах бухлын араас Wichita-ч гараад ирнэ. Ингээд мань хоёр эгчдүү хоёрт дахиад нэг удаа дээрэмдүүлдэг. Тэгсэн тэдний аз болоход энэ удаад тэд хамтдаа нэг машинаар цааш аялахар боллоо. Эгчдүү хоёр зомбийн дахал дэгдэхээс ч мөн бусдыг залилдаг байж. Wichita үнтэй бүгжээ гээсэн хүний дүрд тоглож гинэн залуусыг сатааруулж байгаад хэрэг бүгжийг нь олвол $3,000 буцааж худалдаж авна шүү гэж захиад явчихдаг байна. Харин үүний дараахан Little Rock газраас бөгөж олсон дүр үзүүлэхэд $3,000 үнээр авсан нөхдүүд Little Rock-д шууд л хэдэн зуун $100 өгч бүгжийг нь авдаг байж. Эгчдүү хоёрт $30 үнэтэй бөгөж цүнх дүүрэн байсан учраас тэд боломж гарах бүрд энэ арга хэрэгэлдэг байж. Тэднийг замд яваад удаагүй байхад талахаас Little Rock-ийн анхаарлыг сарнихыг ашиглаад муугаа шүүрч авлаа. Wichita-ч машина зогсоож гар бууга талахаасд тулгадаг. Байдал эгзэгтэй болж ирсэн ч азуулахад Колумбус тэсгэл алдаж уурлаад зомбигоор дүүрэн энэ ертөнцид амьд үлдэх цорын ганц арга зам бол хамтарч ажиллах гэдгийг хэлсэнд бусд нь ч санал нэгдэж бие биедээ буу тулгахаа зогсоодог. Тэднийг цааш хөдлөх үед Little Rock манай хоёрт Pacific Playland хэмээх хүүхдийн парк руу явж байгаа тухайга хэлнэ. Little Rock тэр хүүхдийн паркийг зомбиго парк гэж сонсч л дээ. Харин мань Колумбусын хувьд Wichita-г харсан даруйдаас сэтгэл алдарчээ. Гэвч Wichita мань хүнийг нэг нүдэрэж харахгүй байлаа. Тэр Колумбусыг Ohio руу явж байгааг сонсоод Ohio-д нэг ч хүн амьд үлдээгүй болохоор одоо эзгүй газар болсон гэж хайхрамжгүй хэлдэг. Гэвч энэ нь хөөрхий Колумбуст маш хүн дээр тусдаг. Учир нь хэрэг Wichita-гийн хэлсэн үнэн бол Колумбусын эцэг эгч бас амиа алдсан гэсэн үг шүү дээ. Колумбусыг хүнд байдалд оруулсандаа гэмшсэн Wichita тэрэнд аяллаа үргэлжлүүлэхэд нь таарах машин олж өгөх хүртлээр хамт явахыг санал болгоно. Тэд шүндэл болтол аялжээ. Арын судлын хоёр айл хэдийн унтаад өгсөн бол Колумбус Wichita хоёр элдвийг ярилцаж аажмаар дотносцгоно. Ингээд тэд замын хажууд зогссон нэг машин дээр ирээд зам салах болоход Колумбус хэрвээ Wichita-гийн хэлсэн үнэн бол цаашид Ohio руу явах шаардлагагүй болсон гэж хэлээд тэдэнтэй хамт цааш явахар болдог. Тэд цааш хэсэг явсны дараа хүн сольж явахаар нэг дэлгүүрийн гадаа ирээд зогсцгоно. Хэдийгээр Колумбус Wichita-гийн өмнө мундаг болж харагдахыг хүсэж байсан ч баатар болох гэсний хэрэггүй. Гэсэн 17 дахь дүрмээ санаад арай их юм бие барьж байлаа. Талахаас тэдний урд гарч явлаа. Тэрээр дэлгүүрийн үүдэн дэх хонхыг дуугаргахад нэг зомбич гүгэд гараад ирнэ. Талахаас зомбиг өчиггүй буудаж унгаад энэ бол 7 хоногийн шилдэг аллаг байлаа гэж өөрийгөө өргөмжилдэг. Харин Колумбус тэрний хэлснийг үгүйсгэж энэ 7 хоногийн шилдэг аллаг өргөмжлөлийг зомби дээрээс төгөлдөр хуур унгаж алдсан гэлэнмаа хүртэх ёстой гэж хариулна. Дотогш орсон хойно Колумбус Wichita-д сэтгэл төрүүлэхийн тулд янз бүрийн үнэртэй ус өөртөө цацаж үзэж байна. Энийг нь анзаарсан талахаасыг Колумбусыг шоолоход тэр ууралсандаа талахаасыг нуруулуу баахан үнэртэй ус шүршиж байна. Тэгсэн талахаасыг уурлаад Колумбусыг нудраад авсанд Колумбус санамсаргүй нэг сүвнээр хагалж орхидог. Эхэндээ тэр жаахан цочирдсан ч талахаасыг өшөө ихийг хагалцгаая гэж уриалсанд нөгөө хэдэж дэлгүүрийг бүхэлд нь сүйдэлж эхэлдэг. За тэндээс хөдөлж аян замаа өргөлжлүүлнэ. Хамтдаа хөгжилдсөн тэдний мэс хагарч өмнөхөөсөө арай илүү дээр харилцаатай болно. Тэд олон цагийг замд давхиж өнгөрөөхдөө элдвийг ярилцсаар мэдээж дотны найзууд болцоож байлаа. За явсаар тэд Калифорни мужид ирлээ. Холливуудад ирээд газрын зураг авахар түр саадлаа. Тэд өөрсдөд рүү нь халтсан хэд хэдэн зомбиг буудаж унгаад газрын зураг аваад цааш явсаар Холливуудын алдарт жүжигчин Билл Мюррейгийн гэрт ирцгээдэг. Wichita-гийн сэтгэл хөдлөжээ. Учир нь тэр Билл Мюррейгийн үнэн ч фэн байдаг. Харин Little Rock тэрнийг мэддэггүй байж. Билл Мюррейгийн тэр том харшид ямар ч твинкс байхгүй байсанд талахаас урамгүй байсан бол гэрийн кино театр олсон Колумбус баяртай байлаа. Тэгэд тэр Little Rock-той хамт хий үзэгдлийн ангуучид киног үзэхэр болно. Энэ боломжийг ашиглаад Колумбус Wichita-гийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсэж байсан ч Little Rock энэ тал дээр тэрэнд тус болохгүй байдаг. Тэднийг кино үзэж байх үед талахаас Wichita хоёр зомби болсон Билл Мюррейтэй таарч ихэд цочирдцгоно. Сандарсан Wichita Билл Мюррейг араас нь гольфын цахиураар цогсонд мань Билл харин энгийн хүншгэл яолон хашгирна. Гэтэл үнэн хэрэгтээ Билл Мюррей зомби болоогүй, харин зомбинуудыг хуурахын тулд зомби болж нүрээ хувиргасан нь тэр байж. Шүтэн биширдэг жүжигчин нь амьд байгаад Wichita талахаас хоёрч баяртай байлаа.
Тэд үнэн ч фэнүүд нь гэдгээ биел мөрөд хэлэхэд цаадахын ч сэтгэл хөөрж манай хоёрыг тусгайлан дайлдаг. За ингээд хөөрөлд автсан мань гурав хий үзэгдлийн ангуучид болон тоглож эхэлцгэн. Сэтгэл нь хөдөлсөн тэд үргэлжлүүлээд кино үзэж байгаа хоёроор пранктахаар шийдэж биел мөрөө зомбины дүр үзүүлж дотогш ордог. Гүнэр таарс үедч таарсан пранк хийх юм да. За тэгээ зомби хард сандарсан мань Колумбус яг тэрнийг яах хийхин зургуул буудаж орхидог. Нөгөө хоёр нь яарч орж ирээд тэрнийг зогсоосон ч бүх зүйл оройджээ. Учир нь биел мөрөө айл хэдийн өвхлийн шарх авсан байна. Тэгээд тэр Гарфилд тоглосондоо хамгийн ихээр харамсаж явдгаа хэлээд амьсгал хураадаг. Манай дөрөвч биел мөрийг хүндэтгэлтэйгээр оршуулахар шийднэ. Тэд алдарч жүжигчний цогцсыг хүнжилтэнд боогоод ёслолын буудлага буудаж эмгэнэл илэрхийлснийхээ дараа балконоор доош шидэж оршуулгын ёслолоо өндөрлүүлдэг. Оройн тэд задгай галын дэргэд хөлөгт тоглоом тоглонгоо өнгөрсөн амьдралаа бүгд дурсан ярьцгаана. Талахаас өмнө нь нохоо төжээдэг байгаагүй. Харин жаахан хүүтэй байсан тухайга ярьж сэтгэл нь хөдөлж уйлахдаа нулимсаа $100 дэвсгэртүүдээр арчина. Дараа нь талахаас зайтай газарт бай урж тавиад буудаж эхэлнэ. Little Rock энэ нь сонирхолтой санагдсан учраас талахаас тэрэнд хэрхэн оновчтой буудахыг зааж өгдөг. Харин нөгөө талд Колумбус Вичита хоёр өсвөр насныхаа үеийг дурсан ярилцаж сууцгаана. Энэ үеэр Колумбус амьдралдаа хизээж төгсөлтийн үдшилтэд явж үзээгүй тухайга хэлдэг. Вичита тэрний сэтгэлийг засахын тулд төгсөлтийн үдшилтийн бүжиг хамт хийхийг урьж тэр хоёр бүжигэлцгэн. Ингээд тэднийг шүв хийдгийн даваан дээр талахаас гинэд гүйж орж ирээд саад болчихно. Эвгүй байдалд орсон Вичита Колумбусыг өөрт нь таалагдж байгааг хэлсэн ч одоохондоо бүх анхаарлаа дүүдээ болон зомбигоор дүүрэн ертөнцид амьд үлдэхэд хандуулж байгаа учраас ямар нэг дотн харилцаа эхлүүлэх хүсэлгүй байгаагаа тайлбарладаг. Маргааш өглөө нь мань хоёрыг сэрэхэд эгчдүү хоёр машиныг нь унаад нүдэн дээр нь яваад өглөө. Колумбус баг-багаар дасаж байгаагаасаа Вичита айсан учраас илүү гүнзгий татагдахаас өмнө холдож явах нь зүйтэй гэж үзсэн нь тэр байлаа. Колумбусын аз болоход биел мөрөө маш олон машинтай байж. Тиймээс тэр шаардлагатай гэсэн нөөцөө базааж аваад Вичитагийн араас хөдөлгөхөр болдог. Гэвч талахаас тэрнтэй хамт явахыг хүссэнгүй. Эгчдүү хоёр тэдэнтэй хамт байхыг хүсэхгүй байхад хойноос нь явах утгагүй хэрэг гэж тэр үзэж байлаа. Үүнд нь дургуутсан Колумбус мотоцикл унаад ганцаараа явахаар шийдсэн ч мотоцикл яаж унахыг мэддэггүй. Энийг харж өрөвдсөн талахаас тэрнийг эгчдүү хоёр дээр хүргэж өгөхөр болно. Энэ үеэр эгчдүү хоёр нөгөө Pacific Playland Park-д ирцгэлээ. Парк ямар ч хөнгөө хоосон байдаг. Эгчдүү хоёр баярлцгааж тоглоомуудыг нь асаагаад тоглож эхэлнэ. Гэвч энэ их дуу чимээ гэрэл чимгэлэн хотын бүх зомбины анхаарлыг татаж удалгүй парк бүхэлдээ аимшигт зомбинуудаар дүүрдэг. Тэд зомбинуудыг нэг нэгээр нь буудаж унганга хурдхан зүгтааж машиндаа суусан ч хөдөлж чадалгүй зомбинд бүчүүлдэг. Тэгээд бүр бүчүүлэхээс өмнө тэд машинаараа хурдалж давхиад машина ус руу унгаж өөрсдөө үсэрч буудаг. Машинаас нь зүгтсэн зомбинууд усан дунах үед эгчдүү хоёрч бушуухан босож гүйж явсаар нэг өндөр цамхаг бүхий тоглоомонд сууж зомбинуудаас зүгтхийг оролдцгоно. Эгчдүүс цамхагаас доошлох үед зомбинуудыг буудаж харин дээшлэх үед амсгийж байлаа. Гэвч зомбинууд цөөрөх биш улмал олширсоор удалгүй тэднийг бууж ирэх үед хөлнөөс нь зуурж барьж авахыг оролдцгоно. За тэгээд яах вэ? Эгчдүү хоёрын сумж дуусаж зомбинуудад баригдах нь цаг хугацааны л асуудал боллоо. Тэдний аз болоход яг энэ үеэр мань хоёр паркт дайран орж ирцгэлээ. Тэд замдаа тарсан зомбинуудыг буудаж газар дунсныг нь дайрч явсаар эгчдүү хоёрын унж байсан машин дээр ирцгээдэг. Машин нь усан дунсныг хараад тэднийг чадаржээ гэж бодоод явах гэсэн боловч аз болоход эгчдүү хоёр тэднийг алсаас хараад тусламжгүй дуудсанд тэд эгчдүү хоёрыг хаана байгааг олж харцгаана. Талахаас Колумбуст явж сэтгэлд бүсгүйгээ авар гэж хэлээд дохио дуугаргаж тэнд байсан бүх зомбинуудын анхаарлыг өөртөө татна. За тэгээд өөрлөөн дайрч ирсэн зомбинуудыг баруун солгоогүй л буудаж эхэллээ. Тэр бүхэл галзуу хулганд суунгаа зомбинуудыг буудаж зугаагаа гаргана. Гэвч өнөөх зомбинууд тэрний тооцоолсноос хавьгүй олон байлаа. Тиймээс мань хүн нэг тоглоом пүтг рүү өсөрч ороод дотроос нь түгжиж угаад шавж ирсэн зомбинуудыг буудаж эхэлдэг. Энэ зүр Колумбус эгчдүү хоёр руу хурдан очих гэж байдгаараа л хичээнэ. Тэр замдаа таарсан зомбинуудыг буудаж унгаад өөрлөөн дайрсан зомбинуудыг баатарлагаар устгахсаар эгчдүү хоёр дээр хурж ирдэг. Гэвч тэрний өмнө хамгийн их айдаг зүйл нь болох алиалагч зомби хөндөсөж зогслоо. Хэдийгээр Колумбус тэрнээс үнхэлцгээ хагартал айж байсан ч Вичитагийн нүдэн дээр доошоо орохыг хүссэнгүй. Баатар болох гэсний хэрэггүй гэсэн дүрмээ түр мартаад алиалагч зомби руу дайран ордог.
Тэр зомбиноос бултаж хажуугаар нь гараад тоглоомын хажууд байсан лантууг шүүрэн авч алиалагч зомбиг зохиж унгаагаад толгойг нь бяц цоглоо. Колумбусыг тоглоом дээр ирэхэд нэг зомби эгчдүү хоёрын хөлнөөс зуурсан байна. Колумбус тоглоомыг ажилуулж зомбиг унгаагаад эгчдүү хоёрыг амжилттай буулгаж авч чаддаг. Өөрийнх нь төлөө зомбинуудтай тулалдсан Колумбусыг Вичитач тэрж аваад сэтгэл нь хөдөлсөндөө жинхэнэ нэрээ шивнж хэлээд уруулыг нь үнсдэг. Энэ үеэр зомбинуудыг алж дуусгасан талаахаас өнөөх твинксээ хайж паркийн чихрийн дэлгүүрийг угахж төнхнө. Гэтэл тэдний ардхан талд чимээ гарах сонсогдлоо. Мань Колумбус сандарсандаа эргэж хараад чимээ гарсан зүг рүү буудсанд тэр нь зомби биш, харин харах байж таардаг. Тэгэд тэд харах байсан агуулх руу ороход тэнд ганцхан хайрцаг твинкс байсныг нь Колумбус зад буудчихсан байдаг. Энэ зур гадаа машины дуу гарлаа. Тэдний гарч ирэхэд эгчдүү хоёр машинд суугаад орхиод явах гэж байдаг. Бас л хаягдах нь гэж бодож байтал аз болоход эгчдүү хоёр машинаа зогсоогоод Little Rock машинаас цухиж талахаас ирүү нэг ширхэг твинкс шидэж өгөөд тэднийг машиндаас суулгаад цааш хөдөлснөөр энэ кино дуусаж байгаа юм. За энэ түрээд өнөөдрийн онцолж ярьсан галзуу киноны тайлбар маань дуусч байна. Бас л галзуу юмнууд боллоо шүү дээ. Зомбито кино яриулахыг хүссэн хэддээ одоо өргөө болсон биз дээ. Гиснээс энэ галзуу зомбито киног ярих боломж олгосон Univision-ийн хамт олондоо баярлалаа. Та нар энэ киноны 2 дугаар ангийг нь өштэй Univision-ийн Hollywood багц доторх адал явдалт тулаан цэс рүү нөрөөд үзэж болно шүү нэрээ. Тэр нь энэ цэсэнд байгаа Back to the Future буюу ирээдүрүү буцсан нь. Бас Rush Hour буюу Jackie Chan-ын тоглосон оргил цаг гэх 2 галзуу киног үзээгүй бол үзээрэй гэж зөвлөе. За тэгээд дардгуудаа дараагүй бол дарахаа мартав. Тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.